За юу цаа манайхаа. За энэ бичлэгээр өмнөх хоёр бичлэгнийхаа ярьсан хоёр бүлгийнхаа үлдсэн 3 бүлгээний мөр шууд ярих гэж бодож байна. За яагаад вэ гэхээр үлдсэн 3 бүлэг эхний хоёр бүлэг дээр болохоор оршил буюу шороо бүлэг явсан, дараа нь ус бүлэг явсан. За одоо болохоор гал бүлэг, хий бүлэг, окторгой бүлэг гэдэг ийм 3 бүлэг ярих байгаа. За энэ дээр болохоор гал бүлэг нь айгүй тийм их, гэхдээ хий окторгой бүлэг нь болохоор айгүй тийм цөөхөн учраас нэг бичлэг болоод оруулчаа гэж бодож байна. За бичлэгийг эхлэхээс өмнө шууд лайк болоо subscribe дараарай guys. За гал бүлэг дээр болохоор хоёр элдний арга дор аливаа тулаан тулдааныг галтай зөвлөх тул энэ хүү бүлгийг гал хэмээн нэрийдэж дэлгэрүүлэн сэрүүлвэ гэж байгаа. За гал бүлэг дээр яг тулааны үеэр яг яах ёстой юм, тулааны үеэр яг сэтгэл зүгээ хэрхэн бэлдэх ёстой гэх мэтчлийн юмнууд ярьж байгаа. За тэгээд тулааны урлагт болохоор газар байршлын тухай буюу газар байршлыг хэрхэн ашиглах тухай байгаа. За энэ дээр болохоор тулааны газар байршлыг эзлэн зогсохдоо нар нуруунд талаас тусаж байхаар сонгоо. Хэрэв нарыг арт талтаа байлгах боломжгүй бол баруун талтаа гарган байршлаа эзлэх хичээх түн. Байшин өрөө дотор байсан ч ялгаагүй гэрлийг артаа эсвэл баруунтаа гаргасуу гэж байгаа байхгүй. Нарны өөдөөс байх юм бол шууд угаасаа харахад айгүй хүндрэлтэй болчихно. Тэгэхээр нарныхаа эсрэг зогсчихъя гэж энэ дээр газар байршлыг хэрхэн ашиглах талаар гарч байгаа. Тэгээд 3 санаачлаг гэж гарч байгаа. Өрсөлдөгч рүүгээ довтлбоос довтлох санаачлага, өрсөлдөгчийн довтлоос хүлээх санаачлага, хоёр талаас зэрэг довтлоос хоёр биеийн санаачлага. За эхний санаачлагын тухайд болохоор нэгэн довтлохоор шийдсэн бол 50 тогтун байж өрсөлдөгчөө гиндүүлэн хурдтай шийдэмгий довтлог тун. За хоёр дахь санаачлагын тухайд өрсөлдөгч довтлон ирвэс огтхонч сандарч мэгдэлгүй харин сул дорой царай үзүүлэн хуурч огцом холдон зай барих тун. Сүүлийн санаачлагын тухайд хоёр талаас зэрэг довтлоос 50 боловч бие махбод тухайна нэгэн цул олгож халилшгүй хүчээр тулгарх тун гэж байгаа. За тэгээд дэрээр дарах үе гэж гарч ирж байгаа. Дэрээр дарах гэдэг нь өрсөлдөгчдөө толгоогоо өндийлгөх сөхөө өгөхгүй байхыг илнэ. Дэрээр дараалах нь шүү дээ ерөөсөө бүрэн байнгын довтлол байх юм байна. За тэгэд энэ дээр амар гоё юу н гатлан гэтлэх үе гэж нэг юм гид гарч байгаа. За энэ болохоор гатлан гэтлэх гэдэг нь өргөн далай гэтлэх 100 бээрийн тэнгис нарийнхан хоолой суугийг гатлахтай ижил ойлголт болоо. Хүмүүний амьдралын тойрогт гатлан гэтлэхээс аргагүй үе олон тохиолдох ажгүй. За одоо мэдээж тэ ямар ч саад бэрхшээл байсан асуудал байсан тэрийг даван гарах нь угаасаа ойлгомжтой, хүн болгон даван гарна. За тулаанд нэгэнд орсон л өрсөлдөгчийнхөө хэм хэмжээ, өөрийн хүчин чадал, ур чадрыг тулааны эрдэм дор бодон болгож ард нь гарахаас өөр сонголтгүй. Үүгээрээ тэнгис талаа гаталж буй далаачинтай яг ижил болоо. Тэнгис талаа гаталчууд далаачинтай яг өөрийгөө амьдрал дээр тэгж зүүрлээд тэр асуудлыг тэр бэрхшээлэнд саана гарахыг санал болгож байгаа юм аа. За нөхцөл байдлыг мэдэх үе. Тулааны эрдэм нөхцөл байдлыг мэдэх гэдэг нь өрсөлдөгч нь хаана илүүрхэж хаана дотож байгааг ойлгон танихыг хэлнэ. Одоо нэг мэдрэмжтэй байх гэж ярьдэн шүү дээ. Нөхцөл байдлаа мэдэрдэг, хаана хэн байхаа мэддэг, хаана юу гэж хэлхээ мэддэг байна гэдэг чинь амар чухал байгаа. За тэгээ энэ чи зөндөөл арга барил болон довтлогооны арга барилуудыг дурдж байгаа. Энийг бол нэг бүрчлэн яриад явах би гол хэрэгтэй гэсэн юмудаа би та бүхэнд хэлээд явчихъя. За энэ чинь амар гоё үг гарч ирж байгаа. Уул ба далай гэж аахгүй. Өрсөлдөгч чинь уул руу мацхаар зэхвээс далаа мэт давалгаалж, далайд сэлхийг завдваас уул мэт нэргэх билээ. Энэ бас амар гоё үг байгаа. Яг нэг сэтгэл зүйн хувьд бол амар чухал. За энэ ч амар гоё юм гарч ирж байгаа. За жанжин цэргээ өдөртөх үе. За тулааны эрдэмийн мөн чанарыг санаж өрсөлдөгчөө өөрийн цэрэг хэмээн харж занших тун. Өөрийн тушаал удирдлагаар хөдөлгөж зорьсноо хэлхийг ирмэлз. Ийм бодол сэтгэл сурваас өөрөө үргэлж жанжин өрсөлдөгч ямагт цэргийн хэмжээнд байх болоо.
одоо ямар ч зүйлийг одоо ингээд маневр хийгээд ямар ч зүйлийг менеж хийгээд өрсөлдөгчөө цэрэг байлгаж өөрийгөө жанжин байлгаа гэж байгаа байхгүй юу. Өрсөлдөгчөө ч гэсэн өдөрт өөрийнхөө цэргүүдэгч өдөрт тэгэх юм бол та ялт байгуулна гэж байгаа. За энэ ч бас болохоор элдгүүгээр ялалт байгуулах тухай ойлголт байхад элдтэй хэрнээ ялж чадахгүй байх тухай утга мөн буй. За нөгөө өртөдөө өртгөний тухай бас ярьсан шүү дээ те. Тэрэн дээр бас адилхан элдтэй элдгүүний тухай бас ярьж байгаа. Одоо хэрвээ скиллтэй хэрвээ хэдий авьяастай хүн байлаа ч гэсэн тэрийг ашиглаж чадахгүй те. Тэрийг ил гаргаж чаддгүй зориггүй гэдэг ч юм уу те. Тийм байх юм бол мэдээч ялт байгуулж чадахгүй, амжилтанд хүрч чадахгүй. Тэрдээ адилхан тийм одоо өөрийгөө ил гаргаж чаддаг мөртлөө яг үндэ тийм доторх авьяас бэлэг тэр скил нь байхгүй мөртлөө худлаа яриад байдаг, худлаа ингээл нэг өөрийгөө нэг магтуулах гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр шиг бас нэг юм эсрэг тесрэг ойлголтоо. Тэгэхээр яг хоёулаа байх ёстой. Тэрийг ашиглах ёстой. Зөв одоо зөв авьяас байвал, зөв бодол байвал тэрийг ашиглаж, тэрийг илэрхийлж сурах чухалаа гэж байгаа. За тэгээ гал бүлэг маань ерөөдөө ингээд дуусж байгаа. За тэгээд гал бүлгийнхаа амар давчилсан байгаа шүү за гал бүлгийг. За тэгээд гал бүлгийнхаа хамгийн сүүлийн дүгнэлтийнх нь нэг гоё үг байгаа. Энийг тавхан уншъя. Суур хазгаа бол өндөр байшин барих боломжгүй. Чухамхүү үүнээс болж үнэн эрдэм бохирдон бозортож буй бөгөөд хүмүүс үннээр замнаж жинхэнэ эрдэм суралцах нь багасж буйн гол учир шалтгаан энэ буюу. Жинхэнэ эрдэм гэдэг байгаа те. Жинхэнэ эрдэм гэдэг нь яг юу вэ гэдэг бас хэдүүл бас бодож үзэх хэрэгтэй байгаа маа. Чи бас асуулт байгаа даа. Нэмэдэж ямар ч зүйлд байшин барих ч гэсэн суур хазгаа бол өндөр байшин барих боломжгүй гэж байгаатай адил боловсрол мэдлэг чадвар анханасаа суураасаа зүг байх юм бол суур хүмүүжил гэж бас ярьдэн шүү дээ. Хүмүүс хүмүүжлээсээ хараа гэдэг. Суур хүмүүжил сайн байх юм бол цаашаас гоё явчихнаа л гэж. За хий бүлгээр ороод ирж байгаа. Хий химээх төтгөр бүлэгт өөрийгөө болгосноос илүүтэй бусад төрлийн тулааны арга барилуудын талаар сэрүүлвэ. За одоо зөвхөн өөрийнхөө одоо ингээд 13 уралд өөрийнхөө нэм уралдууд, өөрийнхөө арга барилууд, гал бүлгийн арга барилуудаас илүүтэй зөвхөн өөрийнхөө юмар яваадах боломжгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр өөрийнхөө юмыг ямар сайн, ямар муу гэдэг мэдхийн тулд бусад хүмүүсийнхаа зүйлтэй харьцуулах нь маш чухал. Тийм учраас энэ дэр бусад хүмүүсийн арга барилыг харьцуулж байгаа нь өөрийнхтэйгоо. За урт хэлний арга барилууд гэж байгаа. Олны дунд богино хэлтийг илүү дүздэг нэгж буй. Гэхдээ эртээр цагаас эхлэн том жижигэ дагуулдаг хэмээн яригдсаар ирсэн. Тэгэхээр дээр бичигдсэн зүйлс нь урт хэлнээс татгалзах тухай биш. Харин урт хэлтийг илүү дүздэг сэтгэх зүй, ухаан, чадвараас зайлсхийхийг энд онцгсон гэж байгаа. За хэл техник нэг талаа барьж дахин шүтэх бол тэнийг зүйлээ гэж ярьсан байгаа. Тийм учраас манай хоёр хэлний арга барилтай тололдог. За миний арга барил бол тунган тааруулж аливаа хэм хэмжээс нь хэтрүүлэхгүйгээр тулааны эрдмийг чиг шугамаа болгож ялах шалахгүй зүйлд үл сатааран ямар ч нөхцөл байдлаас ялалт байгуулах ухаан билээ. Ерөөсөө ялнаа л гээл толгой дотор кодлцоход болох юм биш үү? За энэ ч болохоор хараа төлрүүлэх гэж бас нэг санаа гарч ирж байгаа. Том тулдаанд ч нэг хүнтэй хац тулсан ч ганц зүйл дээр хараагаа төвлөрүүлж түүндээ хитрхи автан аливааг ахар бодлоор сэтгэхийг цээрлээ. Чингвээс алсын хараагаа болж аливааг том зургаар харж чадахгүйгээс гадна уурлаж бухимдан мунхаглан төөрөлдсөн оюун ухаал үлдэх болоо. Ялалт биш ялагдлууд л тойрон эргэлдэх тавиланд унмай. Үүнийг сайтар бодон бясалгаж жохон ойлгож амьдралдаа хэрэгжүүлэх түн. Одоо алсын хараатай бай, зоригтой бай, томоор сэтгэг, олон талаас нь бодлоо гэлээдэн штэ. Яг тэр үг чинь ерөөдөө энэ чиг гарч иж байгаа байхгүй. Хараа төвлөрүүлэх нэг зүйлтэй л зорилол нэг зүйлтэй л төвлөрөөд байхгүйгээр хэрвээ энэ зүйл алдах юм бол энэ зүйл бүтлгүүтэх юм бол надад 2 дахь боломж ч юм уу 3 дахь боломж юу байгаа вэ гэдгийг дараагийн арга замаа бас бодож явах хэрэгтэй гэж бас ойлгож байна. За хурдаар түрэх гэж байгаа. Хурдаар түрүү барих нь үнэн эрдэм биш үлээ.
Хурд гэдэг өөрөө харьцангуй ойлголт бөгөөд аливаа зүйлийг хэм хэмнэл таарч байгаа үгүйгээс шалтгаалж хурдан удаан хэмжигдэн байна. Хурд гэдэг чинь уусаа ганц зүйлийг хурдтай үгүй байна гэж уусаа жиших ямарч боломжгүй. Хажууд нь бас нэгэн машин байж ч юм. Одоо нэг машиныг хурдан хэсгийг мэдэх нь бол хажууд нь бас нэг машин байж уралдуулж ижил энэ машин хурдан гэж мэдэх болохоос ганцаараа гэж шууд дангаар мэдэх боломжгүй учраас энэ дээр тэгж орж иж байгаа. За хий бүлгийн сүүлийн дүгнэлтийнх нь үгнүүд уншаа. Учир нь арга барил бүрийн үзэл санаа заавар тайлбар нь өөр хүмүүсийн ухаан бодлоос урган гарсан байх билээ. Хүмүүсийн үзэл бодол зөвдөгтэй ижил тулааны эрдэмдэр санал зөвлөлтг нь мэдээжийн хэрэгээ. Тийм учраас ирээдүйг бодолцсон дэлгэрэнгүй бичсэнгүй үлдээсэн бөлгөө. Бүр ингэ дэлгэрэнгүй бичээгүй байх нь шүү дээ. Яагаад вэ гэхээр энээс цаашаа хүн өөрөө боловсруулж, өөрөө ойлгож, өөртөө шингээж авснараа цаашаа ямар ч үр дүнд хүрч магадгүй, ямар ч зүйлийг илүү ойлгож магадгүй. Энэ Ямато Мусашигаас илүү яг үндэ бид нар ч ойлгох боломжтой байхгүй. Тийм учраас энийг манай Мусаши маань, Самурай маань энийг хүртэл бодож бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр мундаг бааз. Гагцхан үнэнд үнэнч байж шулуун шударга ёс чудагтай оюун ухааны цэц шанцаар аливааг боддоор нэвт харахал чухал буюу чухам энэ л тулааны эрдмийн үнэн мөн чанар болоо. За хий бүлэг маань ингээд ерөөхдөө тусч байгаа. За окторгой бүлэг нь ерөөхдөө 2 хол утас байгаа. За яагаад 2 хол утас вэ гэхээр за хоёр үлдний аргаар тулдах эрдмийн охинооцыг окторгой бүлэгтээ буулган сэврүүлсүү. Толаанчийн ухамсар ухаанд эргэлзээ төрөгдөл байх учиргүй. Залхуурч лазагнах, нойронд дийлдэхийг мөн цээрлүүл цохилтой. За энэ дээр бас амар гарч иж байгаа. Би болохоор бас айгуу тийм нойр сайтай, айгуу тийм унтчаад байдаг болохоор энэ дээр бас миний над руу яг ингээд гүн орж иж байгаа хгүй яг энэ үг. Энийг бас амар сайн бодох хэрэгтэй байлээ. За ингээ 2 хол утсаага ерөөсө 2 хон нүүр. За 1 хон утсан байна. 1 нүүр. 2 хон нүүр 1 хон утас. Октрун чанарыг үл тоомсорлож, боддизм хийгээд хүний орчлонгийн хууль цаазад үл захирагдан өөрийн замналаар яваагаа болж байна, бүтэж байна хэмээн ахар сэтгэж болох юм аа. Гэвч уудам хорвоогийн юмс үзэгдлийг гагц игэл хүмүүнүүдээр харж мөхөс ухаанаар бодож болгоо хаваас хүн бүр өөрийн зүрх дур хөсөлдөө захирагдан зэрлэгшиж хараа харалган болж үннийг үзэхэ болох хажгүй. Ихэнх нь үнэн эрдэнд нуруугаа үзэж буйтай агаар нэгээ. За энэ сэний өгүүлбэрүүдийг та бүхэн маань яг өөрөөсөө ойлгож ухаарад өөрөөсөө бодоорой л гэж бодож байна. За окторгой тэмүүлэн замнаж эрдмийн оройг хоосон чанар гэж харсуу. Эрдмийн оройг хоосон чанар гэж хараа гэж байгаа байхгүй юу? Энэ бол амар те. Одоо нөгөө нэг хинээ блэ? Би мэдхгүйгээ мэдчихэна гэдэг нөгөө нэг үг өгдөн штэ. Яг тэрэн шиг мэдхгүйгээ ямар нэгэн зүйлийг мэдэх тусам, ямар нэгэн зүйлд мэрэгших тусам мэдхгүй зүйл удам их гарч ирнэ. Тийм учраас тэрийг бас л хоосон чанар гэж эрдмийн оройг хоосон чанар гэж ойлгож байгаатай яг адилхан байгаа маа. За тэгээд сүүлийн яг 4-1 мөрт байгаа. Хамгийн сүүлд нь төгсгөлээ. Цэцэн мэрэгэн бөгөөс оршихуй, зарчим цааз бөгөөс оршихуй, замнал эрдэн бөгөөс оршихуй, ухамсар ухаан бөгөөс окторгуй гэж. За ингээд энэ ном маань ерөөхдөө дуусч байгаамаа. Тэгээд миний энэ номноос ойлгосон зүйлс гэх юм бол ямар нэг зүйлийг олон талаас нь харах тэ чухал юм байна гэдгийг ойлгож байна. Залхуурч лазагнах бас буруу юм байна гэдгийг ойлгож байна. За тэгээд ямар нэгэн зүйл сурж байгаа, ямар нэгэн ном уншиж байгаа бол түүнээсээ авахыг аваад хаяхыг хаяад тэндээ хүний одоо эрдэм мэдлийг шууд копи хийхгүйгээр тэр хүнээс авахыг аваад өөртөө боловсруулад яг өөрийн болох нь бас чухал юм байна гэдэг бас ойлгож байна. За тэгээд ямар нэгэн зүйлд мэрэгших, ямар нэгэн зүйлийг авахын тулд чадварыг эзэмшихийн тулд бас илүү олон талаас нь бодож, илүү олон зүйлийг ойлгож тэр ойлгох тусам улам л
одоо тэр хоосон чанар гэдэг байна шүү дээ. Хоосон чанар руу явах юм байна тий. Хүн өргөж суралцж байдаа гэдэг шиг гэх юм байна гэдэгс ойлгож байна. За тэгээд хэдийн дайдан тулдах урлагч гэсэн бид нар одоо ямар дайдан тулдаад байгаа ш, дайн байлдан болоод байгаа ш. Инхийн цагт хөөсийг урсгуул дайны цагт цус баг урснаа гэд үг байдагтай адилхан. Одоо инхийн цагт ч гэсэн бид нар яг үндэ өдөр бол дайдан тулж байгаа. Өдөр бол нийгэмдээ ажил дээрээ, хичээл дээрээ те юу гэдэг өөр өөртөөгөө өглөө босоос эхлүүлээд өөр өөртөөгөө тулдаж өөр өөрийгөө ялан дийлж ирж байгаа. Тийм учраас энэ болохоор хүн болгон унших ёстой ямар ч зүйлд хэрэгтэй тэрийг яг өөртөө зөв тусаж авах чухал ном байна гэж би харж байна. За nice, тэгээд гоё ном байлаа. Бүгдээ ямар тач номыг бас уншаарай гэж зөвлөж чинь 5 дөргийн судар гэх ном байгаа. За тэгээд энэ ч болохоор хамгийн сүүлийнх нь номынхын артталт нь 5 тойргийн судар нь Аз ТV-д орны соёлоос тэмдэглэгдэн үлдсэн өөрийгөө хийгээд өрсөлдөгчөө ялан дийлэх ухааны тухай хамгийн чухал бүтээлүүдийн нэгд Сүнзийн дайдах урлагтаа зэрэгцсэн зүй ёсоо тооцогдгоо. Орчин цагт уг судрын агуулга, стратеги, философик, цэрэг айрам, бизнес, спорт, хувь хүний хөгжил ер нь ямар нэгэн зөрчил өрсөлдөөндөө тулгардаг бүхий салбарт шимтэн судалсаар байна гэж байна. Тэгэхээр яач юм сая хэлсэн шиг те бүх зүйл хэрэг болохоор өөрийгөө ялан дийлэх зүйл бас хэрэг болохоор ном байгаа даа. За тэгээ миний энэ одоо 5 дөрвийн судрын бүлгүүдийг хоронгуйсан 3 бичлэг байгаа. 3 бичлэг бүгдийг нь үзсэн бол баярлалаа. Энэ хүртэл үзсэн баярлалаа. Тэг үзээгүй байвал ухрахад үзээрэй манайхаа. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.